Сайн байцгаана уу? Та бүхэний өнөөдрийн минь төргий. Өнөөдрийн хичээлээр PowerPoint програм дээр хэрхэн memory тоглоом хийх талаар зааж өгөх болно. Тоглоомынхаа загварыг ямар ч хийж болно. За саяных шиг ингээ 2-2-оор нэвлүүлдэг, эсвэл та бодволдог, үг цээжлүүлдэг гэд. За одоо тоглоом мэрхийн талаар зааж өгье. Програм дээрээ шинэ хуудасны артлын дэвсгэр өнгөгийн дүрсээ оруулж өгнө. Энэ удаад дугаар дүрсээр хий. За энэ дүрс маань ямар зорилготой вэ гэхлээр артлын оруулж өгч байгаа одоо текст ч юм уу, тоо ч юм уу, зураг яг нэг ижил хэмжээтэй байлгахын тулд юм дүрс оруулж өгч байгаа. Одоо энэ дүрсэн дотроо зураг оруулна. Зураг оруулахын тулд та нар маань зургуудаа бэлдээд татсан байгаарай. За дүрсэн дээрээ дарж байгаад формат хэсэг рүү ороод shape fill гэснээс энэ picture гэдгийг сонгоно. За from a file. За өөрийнхөө хадгалсан зураг олоод за ингээд зургуудаа оруулаад эрт хэсэгт нь мөн адил pictures. Ингээд зургнууд маань бэлэн болсон. За зургнуудтай ер нь анимашнууд өгөх учраас хомцсны энэ select хэсгээс selection pane гэдэг рүү ороод зургандаа номер өгнө. За хамгийн ихний snowman дээрээ дарж байгаа. Нэг гэж бичиж өгнө. За Santa. Нэг snowman 2. За энэ бол Santa 2. За харин энэ бол бэлэг 1, бэлэг 2. За ингээд тэмдэглээд өгнө. За одоо харин юу хийх вэ гэхээр надлын хаалттай хэсгийг хийнэ. Тэгвэл бол мөн адил дүрсээ ашиглана. Certain shapes руу хараад за дүрс маань ингээд таарж байгаа. Энэ дүрсэн дээрээ зүгээр
асуултын тэмдэг ч юм уу байрлуулад аль эсвэл хоосон хэрэгжиж болно. Эсвэл зүгээр айгүй гоё. За биднийхээ нэг шинэ жилийн холбогдолтой учраас дээр нь зураг оруулчих болно. За pictures. За ингээд зураг оруулчих болно. Одоо харин юу хийх вэ гэхээр мөн адилын дүрсэндээ нэр өгнө. За энэ зүгээр нэг гэд өгч. За дээдлийн цасан шүрхтэй дүрсэн дээрээ анимашн өгнө. Анимашн руу хараад fade анимашн паныхаа эффект опшн руу ороод энэ саундыг нь анлог болгоод ирчих. За одоо энийг харин хувлаад өгнө. Хувилсныхаа дараа бүх нэрнүүдийг нь 2 яа. Энэ trigger гэсэн хэсгээс клик дараад за өөрийг нь буюу энэ нэг гэсгээ сонгодог. За дараа нь мөн адил дээр нь дарж гаад add animation руу ороод за fade мөн trigger руу ороод за доотлын snowman-ийг сонгодог. За дайрлуулад үзье. За snowman гарч ирж байна. Харин одоо snowman дээр дарахад буцаад таг маань гарч ирэх хэвээр. Даралт болгон дээр арилнаа гэсэн үг дахиж гарч ирэх хэсгүү. За одоо энэ үйлдэлээ босоод бүх тагн дээрээ игээд өгнө. За trigger 2 за add animation fade trigger Santanic за дараа энэ үйлдэлийг татаад хийж за ингээ яг саяны үйлдэлүүдээ бүх энэ тагн дээрээ буюу дүрсэн дээрээ оруулж өгнө. За тэрний дараа дүрслүүдээ бүгдээрийг нь байрлуулж өгөөд ингээ байрлуулад дууссан. За дээдлэлтэн тайп маань текст болон тоглоомныхаа заавруудыг нь өөрсдөө бичээрэй. Хэрвээ олон тоглоом хийсэн бол хажуу талд нь дүрсээ ашиглаад
товчлуур хийж өгөөрэй. Товчлуур хийснийхаа дараа дараагийнхаа тоглоомтой заавал нөгөө линкээр нь холбож өгөх ёстой. Миний дараа нь тоглоом байхгүй учраас холбоогүй байгаа. За ингээд амархан байх нь. За тоглоомоо ажиллуулад үзье. Slideshow. За ийм амархан байх нь. Тэгэхээр та хэд маань дагаад хийгээд үзээрэй. Бүгдээрэнд нь амжилт хүсье.